Сайн байна уу? Apply сургууль зочлын төгс эрхлэн төлөвлөж буй хажуугийн бодлого болон бодолтод. За хажуугийн 2020 оны 2 дугаар шалгалт шинжлэх ухаан физик бодлого 4-ийн индекс чинь бодлого нь зурд үзүүлсний дагуу за R эсэргүүцэлтэй эсэргүүцэл хоёр ширхэг 2R эсэргүүцэлтэй эсэргүүцэл гинэ. Тэр энэ дээр 2Rтай, энэ дээр 2Rтай 2 эсэргүүцэл. Тэгээд R эсэргүүцэлтэй 1 эсэргүүцэл юм байна тийм үү? Тэгэнгүүтээ болохоор цахилгаан хөдөлгөгч хүч нь V байх батарей гинэ. Энэ болохоор цахилгаан хөдөлгөгч хүч нь V Вольтер ийм эсэргүүцэлтэй яг батарей залгасан юм байна. За тэгэнгүүтээ батарейн дотоод эсэргүүцлийг нь үл тоож болно гэнэ. Хэрэв үл тоож болно гэж өгөөгүй бол би энэ дээр хажууд нь зурж байгаа тийм. Жижигхэн батарейн дотоод эсэргүүцэл гэж тавьдээ шүү дээ. Монголд тийм юм хэрэггүй гэсэн юм байна. Батарейн дотоод эсэргүүцлийг үл таасч болно. За тэгвэл юу асуусан юм бэ гэсэн чинь I цахилгаан гүйдэл R эсэргүүцлээр явж байгаа цахилгаан гүйдлийг нэмжийг асуусан юм шүү дээ. Энэ дээр I гүйдэл гүйж байгаа гэж тэгэх юм бол энэ гүйдлийн хэмжээ хэд байх вэ гэд R-аар нь V-гээр нийлэрхийлсэн юм хариу өгсөн юм байна. Зүгээр л стандарт зэрэгцээ цуваа холболтын бодлого шүү дээ. За энэ дээр нэг санал өгч дээ. Цуваа холболт гэж болно, зэрэгцээ холболт гэж болно. Зэрэгцээ холболт. Гэж болно. Цуваа холболт гэдэг нь болохоор гүйдэл нь салахгүй тийм үү? Гүйдэл нийшээ орж ирлээ, нэг эсэргүүцлээр явлаа, дараагийн эсэргүүцлээрээ орлоо, дараагийн эсэргүүцлээрээ орлоо гэдэг ингээ яваад өгч байгаа. Ерөөсөө цуваа холболт гэхээр гүйдэл нь ерөөсөө салаалахгүй эсрүүцлээрээ дамжаал яваад байна. Зэрэгцээ холболт гэдэг нь болохоор гүйдлүүд нь салаад тийм. Эндээс нэг гүйдэл ирсэн бол ийшээ 1 2 3 4 гэж салгачих гэж жагаад ингээд нэг эсэргүүцэл 2 эсэргүүцэл 3 эсэргүүцэл 4 эсэргүүцэл энэ дөрвөн эсэргүүцлээр нь ороод буцаад дараа нь нийлээд гараа явна тийм үү. За тэгэнгүүт болохоор цуваа холболтын дээр ерхий эсэргүүцлийг олохдоо шууд нэмнэ гэж. Энд дээр R1 нэмэх нь R2 нэмэх нь R3 шууд нэмчих болно. Зэрэгцээ эсэргүүцэл дээр болохоор уруугаар нь нэмжиж болно. Нэг бахнаар ерхий тэнцүү гэж жаад нэг бахнаар 1 бахнаар 2 1 бахнаар 3 1 бахнаар 4 гэх мэтчлэнтэй уруугаар нь нэмэх хэрэгтэй. За өөр юу вэ гэхээр болохоор энэ дээр болохоор гүйдлүүд нь бүгдээрээ тэнцүү байна тийм. I тэнцүү, I1 тэнцүү, I2 тэнцүү, I3 гэдэг. Гүйдлүүд нь угаасаа ерөөс салаалаагүй юм чинь эндээс 10 ампер гүйдэл ирлээ 10 ампер 10 ампер 10 ампер бүгдээр ингээд дамжин тийм үү. Нөгөөтөн дээр нь болохоор гүйдэл нь бүгдээр ингээд нэмжиж болно гэх юм уу. Ерөнхийгээд эндээс нэг гүйдлийг хичээд тэгснэ нэг I1 I2 I3 I4 гэж салчиж байгаа юм бол тэр болохоор нэмжиж болно. I2 I3 I4 гэж чинь тийм. Нэг 10 ампер гүйдэл ирснээр шиг 1 2 3 4 ампер гэж салцсан байдаг ч юм уу тийм. За тэгээд хүчтэл дээр нь болохоор хүчтэл дээр нь тус нь болно тийм. Энд дээр болохоор ууны тэнцүү E1 R1. Тэгээд U2 тэнцүү E2 R2. U3 тэнцүү E3 R3 гэх мэтчлэн тийм үү. Гэхдээ энэ дээр болохоор I-уд маань бүгдээ I тэнцүү тийм. Тэр уг нь тавьчих. Тэгээд U ерөнхий гэх юм бол эдрийг шууд нэмнэ. U1 U2 U3 гэж. Энэ дээр ийм вольт хүчтэй зарцуулсан юм байна. Энэ дээр ийм вольт хүчтэй зарцуулсан юм байна. Энэ дээр ийм вольт хүчтэй зарцуулсан юм байна. Нийт нь ямар хүчтэй зарцуулсан юм бэ гэх юм бол бүгд ингэ нэмжиж болно гэж. Нөгөөд нь болохоор энэ хүчлүүд нь бүгдээ тэнцүү байна гэж. Тийм үү? I1 R1 тэнцүү I2 R2 тэнцүү I3 R3 тэнцүү R4 I4-тэй тавьчих. Энэ дээр унж байгаа хүчлэл бол энэ дээр унж байгаа хүчлэл, энэ дээр унж байгаа хүчлэл, энэ дээр унж байгаа хүчлэл бүгдээ тэнцүү байна тийм. Энэ хүчлээс энэ хүчлийг насцсан гараад ирэх хэрэгтэй юм чинь. Тэгэхээр цэжлэгтэй болохоор цуваа дээр R-ыг шууд нэмнэ. Зэрэгцээ дээр R-ыг уруугаар нь нэмнэ. За тэгэнгүүтээ энэ дээр цуваа дээр болохоор хүчлэл нь гүйдлүүд нь тэнцүү тийм салаалт байгаа юм чинь тэнцүү байна. Тэгвэл энэ ийшгээ солбоод тийм үү. Зэрэгцээ дээр нь болохоор хүчлүүд нь тэнцүү байна гэж. Тэгээд нөгөөт нь болохоор энэ дээр хүчлүүдийг нэмж болох юм байна. Нөгөөт нь болохоор гүйдлүүдийг нэмж болох юм байна гэд солбоод. Гүйдэл юу лээ? Гүйдэл болон хүчлэл дээр болохоор юм солилцсон байгаа. Энэ нь болохоор угаасаа ойлгомжтой шүү дээ. Энийг зээлцсэн баталж байна шүү дээ. За манай бодлого болохоор ийм график байна гэхээр би нэг ингэх гээд байгаа байхгүй. Эндээс утаас нь гүйдэл гарна те. Богинохноос нь хасд байлна, урд нь нэмэх байлна гэж бодож байгаа. Батарейнаас ийшгээ V гүйдэл гарлаа. Утаас нь нэмхээс нь гүйдэл гарлаа. Эндээс 2R эсэргүүцлээр орлоо. Ийшгээ явснаа 2 салжлаа байхгүй те. Энэ цэг дээр ирээд ийшгээ нэг нь ийшгээ 2 нэгэд 2 салжлаа. Ийшгээ I1 ийшгээ I2 гэж салгаачиж. Тэгм бол I1 гүйдэл маань болохоор энэ R эсэргүүцлээр орох юм байна. I2 гүйдэл маань энэ 2R эсэргүүцлээр орох юм байна. Тэгвэл энэ хоёр буцаад нийлчлээ байхгүй. Ийшгээ I1 нь ирээд ийшгээ I2 нь буцаж ирж байгаа нийлээд буцаад явдаг шүү дээ. Хоёр гүйдэл маань буцаж ийшгээ ирээд нийлэнгүүтээ ийшгээ гарч яваад буцаад битрэлгүй яваад байна гэж. Тэр энэ R эсэргүүцэл энэ 2R эсэргүүцэл хоорондоо бол зэрэгцээ юм байна. Энэ хоёрыг зэрэгцээгээ бодож байгаа юм бол би уруугаар нь нэмэнтэй. Нэг бахан R ерөнхий тэнцүү гэж хагаад
нэгийг хуваах нь R-тай, нэмэх нь нэгийг хуваах нь 2R-тай. Энэ хоёр л хоорондоо зэрэгцээ шүү. Тэгвэл чинь 3 дахьтайгаа зэрэгцээ энэ биш тийм үү? Энэ ингээд нэмээд үзэх юм би энэ дэр ижил хуваарийг 2-оор өгөөд 2R-2 нэмэх нь 2R-1 байгаатай. Тэгэхээр 3-ыг хуваах нь 2R болчихлоо. Одоо энэ чинь нэгийг хуваах нь R ерөнхий юм чи R ерөнхийгээ буцаад баримтлах юм болохоор 2R-ыг хуваах нь 3 болчих тийм үү? За тэгэхээр би одоо энийг ингэж зурчлах болж тээ. Батарей байна. Энэ дэр 2R эсэргүүцэл байсан. Доотлын 2-ыг болохоор би одоо нэмээд R ерөнхийгээр нь 2R-ыг хуваах нь 3-аар ингээд авчижлаа. Ингээ харах юм болохоор доолохоор гүйл ерөөсө салхаа болчлоо. Эндээс гүйл гарлаа. Ингэж яваад буцаад өгöd ирлээ. Энэ хоёр хоорондоо зэрэгцээ нийлээд нэггээ зурчих юм болохоор нөгөөтөнтэйгөө цуваа гэж тэгж бодох гэдэг байхгүй. За энэ дэр болохоор одоо дахиад R ерөнхий нь гэрээ. Ерөөсө 2R эсэргүүцэл нэмэх нь 2R-ыг хуваах нь 3. Цуваа дээр болохоор шууд хооронд нэмчих шүү дээ. Тэнцүү гэж одоо энэ дэр 3-аар хуваар өгчээ. Тэгэх юм бол 3-ны 6R. Нэмэх нь 2R-ыг хуваах нь 3-оор нэмчихээр ерөөсөө 8R-ыг хуваах нь 3 юм байна. Манай хэлхээний нийт эсэргүүцэл нь тийм үү? 8R-ыг хуваах нь 3 юм байна. Тэгэнгүүт омын хувьч юм болохоор өөрөө I биш ээ. Буу тэнцүү ER гэж бичдэг тийм. Хүчтэл нь гүйдэл олон эсэргүүцлэр. Манай нийт хүчтэл маань болохоор V хүчтэл гэдэг өгсөн батарей маань тийм үү? За энэ гүйдэл ерөнхий гэдгийг энийг нь олох гэдэг юм. Яаж болох вэ гэхээр хүчтэл нь R ерөнхий. 8R-ыг хуваах нь 3 юм байна. Би эндээс буцаад 3 хуваах хоногд шиг хараад үржих болоод үржих нь хуваах нь болоод гэхээр I ерөнхий гэдэг бол V үржих нь 3 хуваах нь 8R гэхгүй. Ерөөс 3V хуваах нь 8R гэдэг үчтэй. За энэ бол R ерөнхий буюу батарейнаас гарч байгаа гүйдэл байна гэсэн үг. Эндээс батарейнаас гарч байгаа гүйдэл болохоор юу вэ? 3V хуваах нь 8R гэж авах юм байна. Тэгснэ энэ чинь ийшгээ ирснээр 2 сална шүү дээ. I1 руу I2 руу гэж салж байгаа. Бидрээс болохоор I1-ийг олох гэдэг байгаа шүү дээ тийм үү? Тэгэхээр би энэ дэр юу гэж болно те? Энэ дэр I ерөнхий нь ирээд I1 руу I2 руу гэж салнаа. Тэгэхээр юу юм? 3V хуваах нь 8R лөө. За энэ маань болохоор I1 дээр нэг нь I2-ороо байгаа шүү. За I1 I2 маань ийшгээ салахтаа яаж салах юм бэ гэхээр нөгөө юу гаргалж шүү дээ. Зэрэгцээ холболтон дээр энэ хүчлүүд нь хоорондоо тэнцүү байх хэрэгтэй гэдэг хэрэглээд энэ дэр одоо энэ хоёр чинь хоорондоо зэрэгцээгдсэн шүү дээ. Тийм бол энэ дэр унж байгаа хүчтэл маань энэ дэр унж байгаа хүчтэйгээ тэнцүү байх хэрэгтэй гэж хэрэглээд тэгэхээр би ийм хоёр төсөлтөй болох гадна гэсэн үг. За 3V хуваах нь 8R буюу I ерөнхийтэй I ерөнхий гэдэг нь болохоор I1 дээр нэмэх нь I2 байх хэрэгтэй гэж. Нөгөөт нь болохоор O тэнцүү хоорондох хөвлөө зэрэгцээ холболтын хүчлүүд нь тэнцүү. Энэгээр I1-ийн энэгээр I2-ын явж байгаа. Дээд нь R эсэргүүцэлтэй доот нь 2R эсэргүүцэлтэй шүү дээ. Ийшээгээ I1-ийг ийшээгээ I2-ыг энэ тавьчих. I1 R тэнцүү I2 2R байх нь шүү дээ. Тэгэхээр би яг энэ хэсгийг аваад харах юм бол R-уудын дараа иччих шүү дээ. Тэгэхээр I1 тэнцүү 2I2 гэсэн үг. I1 нь 2I2-тай байна. I1-ийг нь олох гэдэг юм чи I2-ыг зайлуулчих тий. 2-ны 1 I1 гэж зайлуулчих. Тийм бол энэ дэр тэнцүү гэснээр I1 дээр нэмэх нь I2-ийн хооронд 2-ны 1 I1 хийгээд байна. I2-ыг зайлуулчих. Ийшээгээ 2-оор нь хуваарчгүй 2-ны 2 I1 нэмэх нь 2-ны I1 тэнцүү 2-ны 3 I1. Тэнцүү юу лээ? 3V хуваах 8R-тай. За I1-ийг эндээс олчих юм бол энэ 3-ыг 3-тай дараа ичиж 2 нөгөө тишгээ ороод 2V хуваах 8R буюу V хуваах 4R гэсэн. 2-8 дараатай 4 шүү дээ. За 4R-ны V байна уу? 4R-ны V гэхээр энэ харин юм байна. За мэдчих хэвээр юмуд болохоор ерөөсөө ингээр те зөвхөн зэрэгцээ цугаа холболт зэрэгцээ цугаа холболтын дээр болохоор шууд нэмэн зэрэгцээ холболтын дээр уруугаар нэмэн тэнгуүтээ энэ дээр гүйдэл салалт юм чи гүйдлүүд нь тэнцүү тэгэхээр нөгөөд нь солиод те зэрэгцээ холболтын дээр бол хүчлүүд нь тэнцүү тэгээд нийлбэрээр нь олон нийт хэлбэрээр нь олно гэдэг ийм мэдж чадлах хэрэгтэй шүү дээ тийм үү. За өндөр гарч ирсэн өгнүүд маань ийм өгнүүд байсан юм байна. Эсэргүүцлээсэн ойлгомжтой батарей байсан ойлгомжтой батарейн цалхан олгож хүч буюу энэ зүгээр нөгөө дэдэн вольтийн гэдэг нөгөө хүчлийн л өгöd байгаа шүү дээ. Хүчтэл гэдэг бас тавьсан ч болно тийм үү. Нөгөөд нь батарейн дотоод сэргүүлсийг үлдээж болно. Тэгвэл цалхан гүйдлийг нь олно гэсэн юм бодлого юм байна. За, нэмлээ юм байла. Баярлалаа. Дараад их олцъя.